Юу яцхан заалж та шинэхэн бичлэгээр уулзж байгаа та таатай байна. Хүү бичлэгэн дээр хэдүүлээ Канзасын 24 гэсэн дуун дээр реакшн ч гэжтэй ревю хийх юм уу гэж бодож байгаа. Илүү сонсонгоо те дуунуудынх нь үгнүүд дээр нь одоо юу гэж бодсноо ч гэдэг юм өөрийнхөө гаргалгаа гэж гэдэг юм уу илүү задлаад тэгээд өөрийнхөө ойлгосноо та нартай хуваалцаад явъя гэж бодлоо. Угаасаа дууг өмнө би 2 3 удаа нэлээд удаа сонсцсон байгаа учраас реакшн хийхэд бол шууд надаас шууд одоо гарахгүй байх. Тэгээд ер нь тэгээд өмнөх бичлэгүүдийн комент хэсгүүдэд бас нэлээд Канзасын дуун дээр реакшн хийгээч, ревю хийгээч гэсэн бодлоод юунууд комментууд орж ирсэн байсан учраас тэгээд бас оруулж байгаа шүү. Тэгээд бичлэгтэйгээ дуустал нь хамт байгаарай. Тэгээд хэлүүлцгээе. За дуу болохоор Slim Rap гэсэн сувгаас цацагдсан. Энэ сувг нь нөгөө дууны орчуулга хийгээд цацаад байдаг сувг байгаа. Тэгээд яг одоогийн байдлаар 131 мянган view-тэй 3.5k лайкийг цуглуулсан байна. Тэгээд клипгүй шууд зурган дээр аудиогоо тавьсан. Тавигдсан хэлбэрээр цацагдсан байгаа. За тэгээд хэлцгээе. Энэ нөгөө Канзас University-гийн малгай биш үү? Яг өөрөө Канзаст бас амьдардаг байж магадгүй. Канзас яг Америкийн төвд яг голдонд байдаг. Яг гол хавцаа байдаг стейт байгаа. Тэгэхээр бас өөрөө амьдардаг байж магадгүй. Ер нь Канзас стейт юм уу энэ сургуультай өөрийнх нь нэр холбоотой. Ер нь тэрнтэй нэлээд холбоотой байхаа гэж бодож байна. Тагшаа би тэнгэр дээр хамаа би боохгүй агад зүг зүгээр суухгүй хажууд байгаа хүмүүс бүгдээрээ туухгүй зүгээрээ хамаа байна нацаж туухгүй дуудаггүй байсан мэн хэлэн шууд нуухгүй уудагч байсан мэн надалаа уухгүй хитэн цаас байсан бол миний ах суухгүй мөг гэж гараад тамамаа гоохгүй. Энэ эхний тахилт буюу энэ эхний хэсгээс надад хамгийн catchy санагдсан юм нь юу вэ гэхээр хитэн цаас байсан бол миний ах суухгүй гэдэг энэ мөрт бол хамгийн catchy санагдсан. Яагаад вэ гэхээр яг энэгээр бас ардталт нь айгүй том мессеж би явж байгаа юм болов уу гэж ойлгосон ч явахтаа угаасаа ойлгомжтой. Гэхдээ нэг юм delivery айгүй гоё. Яг юм мөнгөл байвал бүх юмыг хууль бус чамаагүй шийддэг нийгмийн гажуудлыг яг юм годамжны амьдралаар төлөөлүүлж тийм үгсийг төлөөлүүлж миний ах суухгүй те мөнгө байсан бол миний ах суухгүй гэдэг юм годамжны амьдралын төлөөлүүлж юм шүүмж хийж байгаа нь бол нэлээд catchy санагдсан байгаа. Одоо болон даш хөлөмө бодсон шүү. Ороога шатаага бацаа шиг зовлон шүү. Тэгээ шүү Бадаг руугаа орохдоо шууд одоо болон даш хөлөмө бодсон шүү. Ороога шатаага бацаа шиг зовлон шүү. Тэр бол одоо юу гэх юм. Одоо шал өөр би одоо арай боловсрсан арай өвжи буюу original gangster яг болцсон шүү. Ганцаараа гангиж болд шүү гэд тэ. Би энэ харахад болдгоор л харагч. Оролдоо тэргүй борхон руу од шүү. Гангич болд шүү. Би намайг дарааж чадахгүй ойд шүү. Би намайг дэдэн шааж харж чадахгүй хамаач маргааш нараарахгүй миний чи зүр сэтгэл хаваарахгүй өдөр бүр хааслын заваарахгүй дотроо нэг чөтгөртөж би жирэх хүн мөнгөөс бол чамаа мэн монерик зүүн миний үг гааш тэл дуртан нүүн орой айлууд өдөрчгүй өдөр чи хөдөлж баруунаас зүүн өдөр чи хэрэггүй дараахан хүн их мөрөд дөлгөөхөн ёроолонгүй өнөөдрөөр амьдрэх төмөрөгүй өдөр нэг аунсыг хангалттай шаан. Яа энэ бол айгүй өдөрт нэг аунцыг хангалттай шаан. Аунц чинь одоо манайхаар 28 грамм уу. Тэгэхээр бас лаваа юм байгаа шүү. Тэгэл өдөрт гэдэг бол бас ууртай. Аяад зээлэн бас авлахтай шаан. Хамаа шиж бас завлахтай за. Өнөөдөр шаахгүй бол маргааш шаан. Дурандаа шаан. Яг эндээс амар гоё флоу руу шилжиж байгаа хэвээр нэг юм орилж байгаа. Орил нь юу юм бэ энэ одоо нэг юм гихтэнсэн хоолой гэх юм а те. Тийм хоолоогоор яг флоу солиод энэ хэсэгт нь үнэхээр дуртай. Би шахах бодоод би юу чисэн яа. Агаманина ши орондог гинэ нөхөр шиг экономи Папи гэхэр нөгөө NBA-ийн Kelly Oubre-гээ тоглогч байдаг шүү дээ. Тэрний нөгөө никнейм санаанд ороод байдаг. Цунами Папи гэдэг нэртэй. Папи нөгөө юу юм бэлээ? Испанаар эрхмээ гэсэн л утгатай үг юм бэлээ. She called me Papi. Тонос нь утгагүй юу бүгдээс дутахгүй та нар бол копи. Өөртөө од гэж бодож байгаа бүсий пистакууд даатавч үгүй софи. Feel like coffee, I stop it, цагийг папи.
Үгийг би шүүршин зүрх мэд дүүршин энэ миний сайтаас лобби та нар шиг рэпер биш төсөөд рэпер биш нэг болохоор хэлгүйгээ боди тасаг чи гомод мэн нүхөхийн нүгэд энэ галар бацаануудыг зоод Тагшаа би тэгэр дээр хамаа би боохгүй агад нэгэд зүзүүгээр суухгүй хажууд байгаа хүмүүс бүгдээ туухгүй зүгээр хамаа минь олсон туухгүй дуудаггүй байсан мэн нэлээд шууд нуухгүй өдөршөө байсан мэн надад л уухгүй хитэн цаас байсан бол миний ах суухгүй мөнгө гэж хараад тамаа гоохгүй За. Энэ дуун дээр бол би амар сэтгэл хангалуун байгаа. Энэ нэлээд дуртайгаа. Гэхдээ яг хамгийн дуртай Канзасын гаргасан дуунуудаас хамгийн дуртай дуу гэх юм бол надаа юу байгаа? Trippy Flow гэдэг байдаг шүү дээ. Та нар бас бүгд мэдж байгаа. Тэр дунд нь нэлээд жоохтой миний плейлистэнд байдаг. Тэр дунд нь хамгийн дуртай. Тэгээд шуум сонссон Канзас альбом дээр ажиллаж байгаа сурагтай байсан. Тийм учраас тэр бол надаа нэлээд сайхан мэдээсэн, нэлээд сайхан шуум байсан. Тэгээд ер нь бол Канзасын альбомыг бол хүлээлттэй байна. Яг одоогийн байдлаар бас нэлээд хайрын уран бүтээл хийдэг артистууд их үед Өвжи Mob, Канзас ч гэдэг юм уу иймэрхүү артистууд илүү underground gangster rap-ийн хүчтэй punchline-уудыг юун дээр орчин үеийн trap буюу boom trap, boom bap дууралтай битэн дээр бас эргэн сануулж орж ирж байгаа нь бас нэлээд таалагдж байгаа. Тэгэхээр л Канзасын альбом гарахад бол би хамгийн түрүүлж бас судалдаж авах стрим сонсох юм уу тиймэрхүү байдлаар бол сонсоод шууд ревю хийх гэсэн бодлоо байгаа. Та нар бас Канзас дээр юу гэж боддог вэ? Юунд таалагддаг гэдгээ бас комент хэсэгт хуваалцаарай. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд өөр бас ярьж хэлэх сонин содон зүйлс байвал комент хэсэгт бас бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа түр баяр та.